танилцъя. За юу хэрэгтэй. Янз бүрийн сэдвтэй их уншсараа өнөөдрийн хичээлээр ямар их унших нь вэ? За багш нь за энд юу гэсэн бэ? За энэ за яаж гэсэн бэ? Та нар яаж нэг хайртай? Урамчлаг бас угасан. За тэгэхээр өнөөдөр бид нар яг хайрын тухай их яг унших. За тэгэхээр багш нь хэдүүлээ таамаг төвшүүлээ. Ер нь хайрын үүрэг нь юу зам байдаг вэ? Сэтгэл зүрхэндээ. За сайхан би биенээ хүндэтгэх, итгэх, за их мэдлэнгээр за тэр өнөөдрийн хичээлийнхээ сэдвийг төлөө танилцъя. За хайрын юу гэж өнөөдрийн хичээлээр хайрын түүх ихийг шудраг зүүн уншиж ойлгох. За хичээлээ сэдвийг за тэгэхээр өнөөдрийн хичээлийн зорилго маань юу ах вэ? За за энэ зорилгоо хүрэхэд бол бид ямар амжилтын шалгуурыг авч болох вэ? За хэдэн шалгууртай байна уу? 4 байна тийм ээ. За нэгтгэх нь хэмжээ өгдөг байна. Нэг за тэгэхээр одоо нэгдүгээр хамтараа танилцъя. За багш нь 5 минут хугацаа өгье.
багшаасаа тусламж аваад улаан толгой тохоогоо. За дууссан хүүхэд нь ногоон толгой тохоогоо.
цэвэрхэн бичээрэй. За дууссан бол ногоон карта. За сайн. За хэдүүлээ 2 дугаар алхам. За бид 2 дугаар алхам. За энэ
Смайлын тэмдэглэгээ авсан өвчтөдийг харсан. Уншихад уншноо гэж хэлжээ. За Смайлын тэмдэглэгээ өнгийн нууц дээр Смайлын тэмдэглэгээ авсан өвчтөд ийш харж. Өнгийн нууц дээр тэмдэглэгээ нэгэн цаг хаар уйдгар гуниг шунал мэдлэг аз жаргал их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арлаа жиг басан тухай мэдэгдэж бүгд арлыг орхин явахын тулд цараа булаацжээ. Хайр өргөж бүхнээс хоцордог тул юу ч басан эцсийн хүртэл хүлээхээ шийджээ. Тэгээд даралж хүйд хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том зарим суугаад явахаар зэхэж байхад нь хайр минь намайг хамт аваад явуулж гэж гуйхад шунал үгүй заримдаа хэтэрхий алт мог атсан учраас чамайг багтаах зай алах гэлээ. Хайр үсгэлэнтэй сайхан зарим суусан их цагаас тусламж гуйхад тэр би чамд туслахгүй. Чи нэг норсон байгаа тул завийг минь муухай болгочихно гэжээ. Хажуудаа байсан уйдгар гунигаас хайр чамтай хамт явъя гэхэд хариуд нь хайр минь би үнэхээр их гонхтой байгаа тул ганцаараа баймаар байна хэмэв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул хайрын нэг түүхийг дуулсан үгүй. Харин нэг настай тарийг авч гарчээ. Хайр мэдлэгээс надад хэн туслав гэхэд чамд гуниг цаг хугацаа тусалсан гэхэд хайр яагаад гэв. Мэдлэг нэмсэлэн байж хариулсан. Учир нь зөвхөн цаг хугацаанд хайр гэж агуу чухал зүйл болохыг ойлгодог гэжээ. За сайн.
юу хэлсэн хамгийн сүүлд хайр болсон. За бүгд энэ хайрын төгөлийг зөвхөн ихийгсээ юм гэж ойлгоо. За яагаад юм гэж ойлгоо? Хүлээл. Мөнгөөс илүү үнцэнтэй зүйлсэн юм дээ. За үлгэрийн хуудсан дээр бүгд нэгдүгээр даалгаврыг үнэнээ өөрөө стресс хэлсэн баг тийм. За тэгэхээр багш нь үлгэрнүүдээр тавьсан баг 3 оноо, 2 оноо, 1 оноо. Чи өөрөө хэвтрийг харж агаад бичсэн зүйл дээр хэдэн оноо тавихаар би хийсэн бэ гэж өөрийгөө үлгэрээ. За 2 дугаар даалгавар дээр саяны ихийг би хэр зэрэг уншиж чадсан бэ? Би гүйцэд уншиж чадсан уу? Арай жаахан дутуу уншиж юу? Ингээ өөрсдийгөө яах нь уншнээ. За дараа чи яасан маа? За гуртаар алхам. За саяны ихийг уншихад ямар хүнд уншихад ямар хүнд байв? Ямар онцлог байсан бэ гэдгээр 5-аас дээш бичнэ. За өөрөөр хэлбэл хүнд заримт нь хүнд байгаа, заримт нь хөнгөн байсан байж болно шүү дээ, тийм ээ. За та 5 үг чинь үү?
багштай уншиж өгье. За 5 шууд тэмдэгтэй чихний юм байна те. За үсээ. Намхаа ямар өндөр хүнээс авсан. За юу за багштай те. Мөн. За хажуу. Үзэсгэлэнтэй мэдээлэл шиг амьдардаг өөртөө бүх үзэсгэлэнтэй өөр ямар үг байсан? амьдардаг Өөхөр. Туу. За амьдардаг. Үсэн юм. Бэлтгэж. За, өөр зэвсэн үү? За, мөн гэдэг. Мэдсэлэн яагаад өнгөрсөн та За, гинт шингэрэг түүний өгöd өөр байдаг хүн өдөр өгöd нэ зарим хүн саналтай зарим хүн хөнгөн байж магадгүй тий. За, тэгэхээр багш нь болохоор бас ийм өгнүүдийг онцлог юм уу гэж бодоод хас юм аа. За, нэг нь Абшны хааны нүгийг онцлог гэдэг хэсэг. Зэвсэг дээр хаана? Гидс шүснээр үүсгэтэй. За ши дээл гэдэг орж ирсэн байна тий. За та яа асуу хөдлөр сая нүгийг таарч ирсэн тийм ээ. За мөн. За хажууд. За багшны нүгийг яагаад өөр мөцгээд авсан юм бол ганцаараа нэг үе яаж ч байгаа юм бэ? Ганцаараа энд юу байгаа вэ? Тэгээд тэгээд яагаад явах байгаа вэ? Астаа шиг юу их ч өмнө орсон учраас цагаар гэж бичдэг байгаа тийм. Тэгээд багшнаас өмнө үтсэн лөө гэж бодоод авсан байна. За дараач юм. Яагаас уусан. За яагаад нүг яаж ч зэрэг хэлээд үү? Энийг бас өндөр байж магадгүй гэж харсан байна. За тэгээд үлийн нууцсан дээр өөртөө үнэлэр өгдөг. Хэдэн үг би үнд гэж харсан байна. Багш нь үлийн нууцсан дээр ингээд хэлсэн байна. За дараач яах юм аа? За хэдүүр асуу мэн? За саяны хайрын түүх ихийгээ сүүлчийн өгүүлбэрийн яг хичээгүй сайн гэж. За хичээгүй
төрүүлж бичиж дууссан хүмүүс хичээнгүй бичгийнхээ самбар дээр хичээлээ байлуулна.
өөрийнхөө үлгийг мөн үлгийнхээ утсан дээр тэмдэглээрээ өгдөг. Багш нь явцын юм бас үлгийнхээ гүйцэтгэлийг бас үнэлээ явсан байгаа. За одоо цөмөр үнэлгээний утсаар үнэлгээ өгдөг байна. За бүгдээрээ өөрийнхөө үнэлсэн оноогоо нэмэх. Хэдэн оноо авч уу? За оноонуудаа өөрийнхөө үнэлсэн байгаа. Оноонуудаа тоолоод үнэлээ. За 10-аас 12 оноо авсан хүмүүс ноог хартаа. За өөрөөр ноог хартаа. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99, 100, 101, 102, 103, 104, 105, 106, 107, 108, 109, 110, 111, 112, 113, 114, 115, 116, 117, 118, 119, 120, 121, 122
За 18. За 7-оос 9 оноотой хүүхдүүд нь улаан карта. За 1 2 нэг карта яасан хоёр. Онцгой. За 3 4. За сайн. За тэгээд хичээл амжилттай орсон.